Хүмүүсээ би Солонгосын хат усны буудлын дээр байна. За тэгээд хат усны буудлын дээр нэг ийм шийдэл байна заяа. Гадны хүний улсаас нэг оюуны хулгай хийчихсэн. За ямар шийдэл вэ гэхээр би та хэд одоо харуулъя. Солонгост хат усууд нь ер нь хэдэн минутын дараа ирнэ гэж ийм самбар байдаг те. За ингээд самбар дээр бүх мэдээлүүд нь цагаар явдаг ингээд харагдж идэг хаашаа явах нь. За тэгээд за ингээд хаяг барьсан нь бол манай Монголд ингээд адилхан байдаг. За энэ шийдэл нь ямар шийдэл вэ гэхээр энэ одоо энэ автобусны буудлуудад ийм битүүмжтэй автобус ийм дулаан байх ийм орчин нөхцөлийг нь тавиад өгч хэрэгтэй сандалтай. Одоо энэ бол жишээ нь ийм юм газар байна л да. Ийм юм байл. Тэгээд тэр чинь хонхтой бас тусламжийн хонхтой. За тэгээд CCTV гэдэг ийм камерны зурагтай. За энэ дотор хойг хайж болохгүй, тамхи таж болохгүй. За энэ камертай гэж заасан. Тэгээд маск зүүн гэсэн ийм одоо өвлийн цаг магт ер нь Монголд нэг иймэрхүү ийм битүү ийм орчин хэрэгтэй байдаг. Хүмүүс гадаа бүр дааран байрны автобус үлдээдэг. Яаж байгаа манай Монголын автобуснууд чинь цагийн хуурийн дагуу ирдэггүй. Тэ янз бүр төгжил дардаг янз бүр байдаг. Тэгээд юу гэх юм Монгол чиг эрс уур бүтэн уур амьсгалтай улсад бол тэ ийм шийдэл бол их зүгээр шүү. За миний автобус ирчлээ. За автобусандаа суулаа. За бүгд нь амжилт. Тэгээд энэ ийм шийдэл хийчихвэл манай бууд болгон дээр ийм битүүмжтэй зүйлүүд хэрэгтэй байна. Эсвэл за манай хэрэггүй болчих.